Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Макро эдийн засгийн үндсэн асуудал болох ажилгүйдэл ба инфляцийн тухай бид 10 дугаар ангидаа дэлгэрэнгүй үзсэн. Өнөөдөр бид ажилгүйдэл ба инфляцийн түвшин гэж юу вэ? Түүнийг хэрхэн тооцож үздэг талаар ярилцах болно. Ажил эрхлэлт гэдэг нь үйлдвэрлэлийн чухал хүчин зүйлсийн нэг байдаг. Тэгэхээр ажилгүйдэл нь хөдөлмөрийн нөөц бүрэн ашиглагдахгүй байгаа гэсэн үг. Ажилгүйдэл нь зөвхөн хувь хүний амьдрал төдийгүй нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд ч хор уршигтай муу үр дагавартай байдаг. Ийм учраас аль ч улс орон ажилгүйдлийг аль болох бага түвшинд байлгахыг зорддог байх нэ. Ажилгүйдлийг илэрхийлдэг макро эдийн засгийн гол үзүүлэлт нь ажилгүйдлийн түвшин байдаг. Ажилгүйдлийн түвшин гэдэг нь тухайн улсын ажилгүй хүний тоог ажиллах хүчний нийт тоотой харьцуулсан процентын үзүүлэлт юм. За тэгэхээр ажилгүйчүүд гэж хэмбэ? Ажилгүйчүүдэд ямар хүмүүсийг оруулан тооцдог талаар мөн эдийн засгийн идэвхтэй хүн амын талаар одоо ярилцъя. Ажилгүй хүн гэдэг нь тухайн цаг хугацаанд эрхэлсэн ажилгүй байсан, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэнийг хэлдэг. Монгол улсын хуулиар 15-аас 60 насны хүн амыг хөдөлмөрийн насны гэх бөгөөд хөдөлмөр эрхлэх чадвартай ч цалин хөлстэй ажил болон хуваарай хөдөлмөр эрхэлдэггүй. Тухайн үед ажиллахад бэлэн ажил идэвхтэй ирж хайж байгаа хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн хүмүүсийг ажилгүйдлийн түвшинг тооцохдоо хамруулдаг байх нэ. Эдийн засгийн идэвхтэй хүн ам гэдэг нь үндэсний тооцооны системийн хүрээнд тухайн цаг хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчлэгээ үзүүлэхэд ажиллах хүчээ нийлүүлж байгаа ажиллагч, нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй иргэдийг хамруулан тооцдог байх нэ. За үүн дээр үндэслээд бид нар ажилгүйдлийн түвшинг дараах жишээн дээр тооцоолж үзье. За А орны нийт хүн ам 5 сая, үүний 1 сая нь 16 хүртэлх насны хүүхэд, 200 мянган тэтгэврт гарсан өндөр настан, 300 мянган ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс бөгөөд тэдгээрийн 100 мянган хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэлгүйчүүд бөгөөд 50 мянган хөдөлмөрийн насны боловч хөдөлмөрийн чадваргүй, 50 мянган их дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг оюутан залуучууд байна. Тус орны ажиллах хүчний тоог болон ажилгүйдлийн түвшин тодорхойлъё. За юуны өмнө эдийн засгийн идэвхтэй хүн амыг тооцоолон гаргая. Үүнд нийт хүн ам болох 5 саяас хүүхдийн нэг хүүхэд болох 1 сая, за өндөр настан 200 мянга, за хөдөлмөрийн биржид бүртгүүлээгүй ажилгүй хүн болох 100 мянга, хөдөлмөрийн чадваргүй 50 мянга, оюутнууд болох 50 мянгаыг хасахад эдийн засгийн идэвхтэй хүн ам маань 3 сая 600 мянга болж байна. За ажилгүйчүүдийн тоон тухайн орны нийт ажил эрхлэхгүй байгаа хүн болох 300 мянгаас хөдөлмөрийн биржид бүртгүүлээгүй болох 100 мянгаыг хасахад ажилгүйчүүдийн тоо маань 200 мянга болж байна. За ажилтай хүн амын тоон эдийн засгийн идэвхтэй хүн ам болох 3 сая 600 мянгаас ажилгүйчүүдийг болох 200 мянгаыг хасахад 3 сая 400 мянга болж байна. За үүн дээр үндэслээд ажилгүйдлийнхээ түвшинг одоо тооцоолж үзье. Ажилгүйчүүдийн тоо болох 200 мянгыг эдийн засгийн идэвхтэй хүн ам болох 3 сая 600 мянгад харьцуулахад ажилгүйдлийн түвшин маань 5.5% байна. Энэ нь ажилгүйдэл ердийн түвшинд байна гэж үзэж болох нь. Ажилгүйдлийн улмаас бүтээн байгуулалт, үйлдвэрлэл буурч, баялаг бүтээх боломжоо алддаг. Энэ талаар Английн эрдэмтэн Окин ажилгүйдлийн өсөлт, үйлдвэрлэлийн бууралт хоёрын харьцаа хамаарлыг томьёолсон байдаг. Энэ томьёолын ёсоор ажилгүйдэл 1% өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2.5% буурна гэдгийг баталсан. Окны энэхүү томьёог Окны хууль гэж эдийн засгийн ухаанд тэмдэглэдэг. За үүнийг дараах жишээн дээр тооцоолж үзье. А орны ажилгүйдлийн зүй ёсны ердийн буюу байвал зохих түвшин 5%, бодит буюу одоо байгаа түвшин 7%, дотоодын нийт бүтээгдэхүүний боломжит хэмжээ 500 тэрбум төгрөг байжээ. Тус орны ажилгүйдлийн улмаас үйлдвэрлэж чадаагүй болон үйлдвэрлэсэн баялагын хэмжээг тооцъё. За бодит буюу одоо байгаа түвшин болох 7%-аас байвал зохих түвшин буюу 5%-ыг хасахад ажилгүйдлийн зүй ёсны түвшингээс давсан ажилгүйдлийн хувь нь 2% гарч ирж байна. За тэгэхээр Окны хуулиар үйлдвэрлэж чадаагүй баялагын хэмжээ нь 2%-ийг 2.5% дөржүүлээд энэ нь 5% гарч ирж байна. За
Энэ улсын ажилгүйдлийн түвшин байвал зохих түвшингээс 2% их байсны уршгаар үйлдвэрлэл зохих бүтээгдэхүүнийхээ 5% буюу 25 тэрбум төгрөгийн баялаг үйлдвэрлэж чадсангүй. Үйлдвэрлэл зохих баялагын 95%-ийг буюу 475 тэрбум төгрөгийн үн бүхий баялагийг үйлдвэрлэжээ. Ажилгүйдлийн ердийн болон зүй ясны түвшин нь улс орны шинжлэх ухааны технологийн дэвшил, эдийн засгийн хөгжлийн түвшин болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалan орон бүрд харилцан адилгүй байдаг. За, одоо бүгдээрээ инфляц буюу мөнгөний ханш уналтын талаар тооцоолол хийе. Инфляц гэдэг нь үнийн ерөнхий түвшин өсөж, мөнгөний худалдан авах чадвар буурах буюу мөнгө үнэгүй дэх үзэгдлийг хэлдэг байна. Үнийн өсөлт буюу инфляцийн түвшинг хэрэглээний үнийн индексээр хэмжиж үздэг. Хэрэглээний үн гэдэгт тухайн цаг үед худалдан авагчийн зүгээс бараа үйлчилгээнд төлж байгаа мөнгөн төлбөрийг хэлнэ. Яг энэ цаг мөчид бараа худалдан авахдаа төлж байгаа мөнгө түүнд тохирсон үн хоёрыг хэрэглээний үн гэдэг байна. Хэрэглээний үнийн индекс нь тухайн цаг хугацаанд тухайн бараанд төлж байгаа мөнгөн дүн барааны үн хоёрыг өмнөх хугацаанд төлж байсан мөнгөн дүн барааны үн хоёртой харьцуулсан ойлголт юм. Жил бүр эсвэл сар бүр инфляцийг тооцохын тулд хэрэглээний үнийн индексийг ашигладаг. За, инфляцийн хэмжээ нь буюу одоо инфляцийн түвшин нь тухайн жилийн индексийн хэрэглээний үнийн индексийн түрүү жилийн жилдээ харьцах харьцааг суур жилийн индексээр харьцуулдан олдог байна. Жишээ нь А орны хэрэглээний барааны үнийн индекс 2011 онд 120%, 2012 онд 150% болж өөрчлөгдсөн байна. Тус улсын ханш уналтын түвшинг тодорхойлъё. За, 2012 оны хэрэглээний үнийн индекс болох 150-аас 2011 оны өмнөх жилийнхэн тийм ээ хэрэглээний үнийн индекс 120%-ийг хасаад үүнийгээ суур жил буюу одоо өмнөх жилийн хэрэглээний үнийн индекс 120%-д харьцуулахад инфляцийн түвшин маань 25% болж байна. За, тэгэхээр хүүхдүүдээ 25% гэдэг нь инфляцийн түвшний аль хэлбэрт хамаарагдах вэ? Мөлхөө, цогоо, гибер хэлбэрийн одоо айлд хамаарагдах вэ гэдгийг тооцож үзээрэй. За, өнөөдрийн хичээлээр бид нар ажилгүйдлийн түвшин хэрхэн тооцоолох, мөн ООК-ны хууль, хэрэглээний үнийн индекс, инфляцийн түвшинг хэрхэн тооцоолох талаар үзэж судлаа. За, нэмж судлах даалгавар нь өнөөдөр Монгол улсад ажилгүйдлийн болон инфляцийн түвшин хэдэн хувьтай байгаа вэ? Өнөөдрийн инфляцийн түвшин инфляцийн аль хэлбэрт хамаарах вэ? Ажилгүйдлийг бууруулахын тулд төрөөс ямар даруйтай арга хэмжээ авч байгаа вэ? Хувь хүн инфляцтай холбоотой эрсдлээс өөрийгөө хэрхэн хамгаалж болох вэ гэдгийг судлах нэ. Анхаарч үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.